Эрхэм үзэгчид та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган хүргэж байна. ДБС-ийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг TVMC мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжилгуудаа хүргэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээ, сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээнд тэр дундаа барилга бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа. Дархан аймагт орон сууцны урьдчилгаа төлбөрийн залилангийн гэмт хэрэг удаа дараа бүртгэгдсээр олон иргэд олон зуун сая төгрөгөөр хохирсоор байгаа юм а. Тэгвэл энэ талаар аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, салбар зөвлөлийн даргаас тодруулахад олон нийтийн хүсэлтийн дагуу орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх томоохон нөлөөллийн аяныг зохион байгуулж ажиллана гэж мэдээллээ. За зөвхөн Дархан аймаг студигүй нэг ийм үзэгдэл газар авлаа. Тэгээ энэ дээр бол маш эмзэглэж байгаа. За ард иргэд минь хэд хэдэн гомдол бариад ирсэн. За бид нар нөхцөл байдал дээр нь очиж үзэж уулзаж, за холбогдох байгууллагын удирдлагуудад зөвлөмж өгч, хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөлөл үзүүлэх хүмүүстэй холбон зуужилж бас ингэж ажилласан юмнууд бол бий, ажлууд бол бий. За та бүгдийн асуух явцдаа дэвшүүлж байгаа саналыг бол хүлээж авч байна. Ямар нэгэн аян өрнүүлэх байдаг юм уу? Хашир байх талаар болгоомжтой байх талаар урьдчилж маш сайн судлах ёстой. Грек контрактаа маш сайн уншиж гарын үсэг зурах ёстой гэдэг дээр зөвлөгөө зөвлөмж өгүүлэх энэ ажлыг бас та нарын санаачлагаар хий, зохион байгуулъя. За ер нь барилга байгууламж нь төвшөнд баригдаж баталгаат нөхцөл байдал нь үүсээгүй тохиолдолд дархны ард иргэд гэрээ хийхгүй байх тал дээр бас хөндөж яаж байгаа ажлууд бол байгаа. Бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахаар аян өрнүүлээд ажиллаад ингээд явхад бол бас тодорхой үр дүн гарч байгаа. Захим залилангийн гэмт хэргийг бууруулах тал дээр ажиллахад бол 2025 оны төгсгөл гэхэд 62.5%-аар захим гэмт хэргийн гаралт буурсан. Энэ нь бол тогтмол үйл ажиллагаа явуулахад ийм үр дүн гарч байгаа. Тэгэхээр яг тэр тогтмол үйл ажиллагааг зогсоогоод ирэхээр хамгийн дунджаараа үзүүлэлт доошогоо буугаад 2 дахин буураад гэмтрийн гаралт 40%-аар буурж байгаа дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр тогтмол ийм нөхцөл байдал үүслээ, ийм аргаар хүмүүсийг залилж гин, ийм юмд итгэж болохгүй шүү гэдэг энэ асуудал бол та бидний болоод бусад аж ахуйн нэгж байгууллага иргэдийн оролцоотойгоор байнга яригдчих ёстой зүйл юм байна гэж. За ер нь идэвхтэй ийм аян хөдөлгөөн өрнүүлэх нь үр дүнтэй гэдгийг бид нар бас зам тээврийн осол зөрчлийн тоо буурж байгаа байдлаас харж болно. За хот хоорондын тээврийн гэмтрийн гаралтыг бууруулахын тулд бүс нутгийн хэмжээнд ажиллах хэмжээ зохион байгуулж ажилласан. Энийний дагуу л өчигдөр дүн мэдээ тайлан дээр нь эрсэлгүй дархан аяны тугийг болвол замын цагдаагийн тасгийн хамт олон хүлээгээд авцсан байгаа. Ингээд олон талд ажиллах хэмжээ, олон аж ахуйн нэгж байгууллага иргэнийг татан оролцуулсан компаниас ажил өрнөхөөр гэмтрийн гаралт болвол замын осол гэмтэл зөрчилтэй холбоотой гэмтрийн гаралт шууд 50%-аар мөн оны өмнөх үетэй харьцуулахад 50%-аар буурсан байгаа зүйлтэй байна. Тэгэхээр та бүгдийн дэвшүүлж байгаа энэ санал бол их бодиттой сайхан санал байна. Тэгээд бид бас ажил хэрэг болгоё. За тэгэхээр орон сууцны хугацаанд баригдах байгаа асуудал бол нэлээдгүй олон барилга дээр Дархан аймагт бол жишээ гарч байна. За яг энэ тухайд хуульчид бид 27, 28, 29-ний өдөр за хэрвээ та ийм орон сууцны захиалгын гэрээ байгуулсан бол тухайн гэрээгээ бариад хүрээдрээ. За асуудал ямар төвшөнд байгаа хизээ яасан та цаашдаа яавал танд хамгийн ашигтай байх вэ гэдэг талаар бол нэгдүгээр зөвлөгөө тусалцаа өгч болно. За дараагийн нэг асуудал ерөнхийдөө бол хууль гэдэг маань өөрөө хамгаалалт байдаг гэж хэлмээр байна. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр хэрвээ та орон сууцны ч юм уу ямарваа нэгэн гэрээ хилцэл байгуулах гэж байгаа бол тэрийгэ бид нар дээр бариад хүрээдрээ. За ийм заалтуудыг өөрчилснөөрөө танд ашигтай байх болно. Таныг эрсдлээс хамгаална. Ирээдүйд гарах эрсдлийг урьдчилаад гэрээгээ хянуулснаар бараг 70-80% бууруулах бол боломжтой. За яг хэний буруутай вэ? Эцсийн байдлаар яаж гарах вэ гэдэг асуудал бол Монгол улс бол шүүхтэй хуультай улс, эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Анхан шатны шүүх шийдвэр гаргалаа, тэр нь давзалдах шатны шүүхээр хянагдана. Хамгийн эцсийн шийдвэрийг Монгол улсын дээд шүүх гаргадаг. Тийм учраас яг энэ асуудал тэр нь буруутай байна, энэ буруутай байна гэдгийг бол бол шууд хэлэх боломжгүй. Яг тухайн нөхцөлд тааруулаад жишээлбэл анхнаасаа тэр газар олголт нь зөв олгогдсон юм уу? За нөгөө компанийн чадвах нь өөрөө байсан юм уу? За эсвэл компани чадвах нь байжгаад эдийн засгийн үнийн өсөлтөөс хамаарат ингээд чадвах нь буурсан юм уу гэдэг юм уу асуудал болгон дээр бол харилцаа адилгүй юм байгаа. Тийм учраас яг тухайн тохиолдолд тухайн үүссэн нөхцөл дээр тухайн баримт бичгийг үндэслээд хуульчид зөвлөгөө өгөх боломжтой. Тэрнээс л ерөнхий байдлаар бол урьдчилж хэлэх боломж байдгүй шүү. Дархан аймагт баримталж байгаа дэргэдийг барилга орон сууцнд амьдрах, орон сууцчлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх
энэ бодлогын хувьд бол дахин төлөвлөлтийн бүх хэлбэрийг Дархан уул аймаг бол ашиглаж байгаа аймгийн нэг. За энэ дагуугаа бол одоо сайн жишээнүүд бидэнд бий л дээ. Одоо Нэхигийн байр тийм ээ. Тухайн одоо төрийн өмчт болоод хувийн хвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, мэрэгжлийн хяналтын байгууллагын байрууд байна. Одоо манай 27 дугаар байрны хойгуурх хороол 12 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байгаа энэ мэдчлэнгийн шинээр апартментууд босгоод ингээд ард иргэдэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын алба хаагчд нь ороод амьдарч байгаа сайн жишээнүүд бий. За сүүлийн үед барилга барьж байгаа компаниуд дээр байгаа түгээмэл ажиглагдж байгаа алдаа завхрал юу байна вэ гэхээр олон газар зэрэг Улаанбаатарт нэг, Орхон аймагт нэг, Булган аймагт нэг, Төв аймагт нэг, тэгээд Дарханд гэдэг юм уу. Олон барилгыг зэрэг барьж эхлүүлсэн. Дунд нь мөнгөө гүйлгэх замаар төрүүлж орж ирснээрээ хамгийн ихний захиалгынхаа гүйцэтгэлийг хийдэг гэдэг юм уу. Ийм нэг санхүүгийн зохион байгуулалт юугаа алдаатай зохион байгуулалт хийснээс болоод өөрсдөө эрсдэлт нөхцөл байдалд орж байгаа ийм зураг зөндөө байгаа. Яг аймаг орон нутгийн удирдлагууд энд ямар оролцоотой, ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ? Ямар зарчим шаардлагыг та нар хангаж ажиллах ёстой юм бэ гэдэг дээр аймаг орон нутаг иргэдийн хурлаараа оруулаад засаг дарга санаачлаад холбогдох мэрэгжилтнүүд зөвлөн туслаад ингээд тодорхой шийдвэр гаргаж бид нар тухайн байгууллагын манай Дархан хотын ард иргэдийн ажиллах амьдрах таатай нөхцөл амьдралын чанарыг дээшлүүлэх шийдвэр гаргалтууд хийнэ гэдэг бол энэ хүрээлэл бидний эрх хэмжээ дуусгар болж байгаа юм. Инээс цааш нөгөө шалгаруулалтаараа ямар байгууллага барих ёстой юм. Тэр байгууллага хуулийн өмнө 100% хариуцлага хүлээнэ. Буцаад болсон байна, болоогүй байна, зөв байна, буруу байна те. Чанарын шаардлага хангаж ийн хангахгүй байна гэдэг дээр аймаг орон нутгийн удирдлагууд шууд оролцох эрх зүйн зохицуулт огтоос байхгүй. Зүгээр ард иргэдийн маань амгалан тайван амьдрал хохирогч болохгүй байх энэ үзэгдэл тэдэнд маань тулгамдж байгаа асуудал бидэнд хамаатай яг үл шууд утгаараа хамаатай. Иргэдээ бодоод бид нарыг хийж чадж байгаа зүйл бол тулгамдсан асуудлыг нүдээр үзэж байна. Орон гэргүй болцсон нэгийг хин нэгний хашаанд төр сууршуулад энэ өвлийг даваад хааж одоо байргүй хамаг ямаа зараад иргэдвэл бүх юмаа ингээл дэнчин тавиал ингээд урьдчилгаан мөнгө өгсөн байгаад байгаа шүү дээ. Өмгөөлөгч авч өгөөч, зөвлөх авч өгөөч гэдэг юм уу те. Одоо тэднийх нь мөнгө төргийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр санал солилцдог юм уу? Талуудын уулзалт зохион байгуулдаг юм уу? Ийм ажлууд бол тогтмол хийгдэж байгаа. Аймгийнхаа удирдлагуудад, сумынхаа удирдлагуудад хандхаас өөр иргэд маань бас яг уу мэдээж хуулийн байгууллагт хандаад явж байгаа. Гэхдээ энэ нь өөрөө хүн хэлцэх хугацаа, хуулийн өмнө мөрдөх хугацаа энэ юмнууд нь учир дутагдaltaй. За зарим барилга байгууламжийг барьж байгаа компаниудад удирдлагууд бол олдохгүй ч байгаа юм. Юунууд гарч ирж штэ. Зарим нь олдоод гарч ирээд бурууга хүлээгээд хугацаагаа цаагаад ойлголцлын ийм хугацаа санал болгоод ингээд зогсож байгаа хүмүүс ч гэл байна. Гэхдээ энэ дээр анхаарч ажиллах зүйтэй шууд утгаараа оролцохгүй юм дээр аянаа хэрхэн өрнүүлэх вэ гэдэг дээр бас бид багаараа ярилцах хэрэгтэй юм байна. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй юм байна. Тэгээ энийг бол та бүхэн маань бас дэмжиж ажиллах байр суурь бас харагдаж байна гэж ойлгож байгаа. Баярлалаа. Дараагийн мэдээ Дархан уул аймагт гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдэд хууль эрх зүйн үн төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг 4-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр үүнтэй холбоотой мэдээллийг аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Янжмаа, Монголын хуульчдын холбооны Дархан уул аймаг дахь салбарын зохицуулагч Одон Чимэг, бүсийн шүүх шинжилгээний төвийн дарга Цагдаагийн дэд хурандаа төвшин төрнөр хамтран хүргэлээ. Хэвлэлийн баг хурлаас бэлтгэсэн мэдээллийг одоо хүргье. За дарханчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид та бүхэндээ талархал илэрхийлье. Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажил хамаарагддаг. За энэ дагууга бидэнд бас үүрэг чиглэл өгөгдсөн байгаа. За салбар зөвлөлүүд буюу орон нутаг дахь нэгжүүд за албадын үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүний эрхийг дээдлэж ажиллах, нэг цэгээс ард иргэдэд нэг дорын үйлчлэгээ үзүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, хамтран ажиллах, орчин үеийн техник технологийн хөгжил ямар байгаа, ямар дэвшлүүд гаргаж байгаа, орон нутагтаа ямар ажил үйл ажиллагааг зохион байгуулж гинэ гэдэг талаар мэдээлэл өгөх, хуулийн зөвлөмж өгч ажиллах. За ийм чиг үүрэг өгөгдсөн. За энэ дагууга Дархан уул аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, за Дархан уул аймаг дахь хуульчдын холбооны салбар зөвлөлүүд тусгай чигүүргийн байгууллагууд хамтраад ажиллаж байна. За Дархан уул аймагт бол хууль сурталчлан таниулах нээлттэй хаалганы өдөрлгүүдийг бол тус тусад нь босод ажил арга хэмжээнүүд тус тусад нь зохион байгуулдаг байсан. Тэгээд нэгдсэн нэг цэг дээрээс мэдээлэл өгч хамтарч ажиллах энэ үүрэг чиглэлийн дагуу бид нар бол гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нээлттэй хаалганы өдөрлөгийг за
Pro Bono 2026 гэсэн олон улсад одоо нэгэнтээ танил болсон. Одоо ямар ч үн төлбөргүйгээр ард иргэд аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авахын өдрөлгүүд бол хаврын энэ өдрүүдэд олон улс даяараа зохион байгуулдаг. Энэ ажил бол дарханд хэвшил болсон ажил. За эдгээрийг нэгтгээд 3 өдрийн турш зохион байгуулах юм. За энэ сарын буюу 4-р сарын 27, 28, 29-ний өдрүүдэд бол хууль зүйн дотоод хэргийн сайдын одоо өгсөн чиглэлийн дагуу эх орон даяар яг энэ үйл ажиллагаа өрнөж байгаа гэсэн үг. Тэгээ энд бол дарханчууд бид нэгдэж ажиллаж байна гэдэг энэ мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаа юм. За 2026 оны 4-р сарын 27-ны өдөр залуучууд театрын одоо өмнөх талбай гэж бид нэрлэдэг зүүн тал барилах найрамдал талбайд, за 4-р сарын 28-ны өдөр дархан захын өмнөх талбайд, 4-р сарын 29-ний өдөр дархан сумын 1-ээс 3-р багийн төвийн байрны өмнө, за 3 өдөр дараалан 14-өөс 17 цагийн хооронд энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдана. За үргэлжлүүлээд мэдээллийг одоо ажлын хэсэгт орж ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд маань та бүхэнд өгөх юм аа. Тэгээд дархныхаа ард иргэдийг аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцоорой гэж бүх насныхан манай өсвөр насныхан ч гэсэн ирээ зөвлөмж авах, мэдээлэл олж авах, за харилцан хамтын ажиллагаа үүсгэх санал дэвшүүлэх бүх талаараа нээлттэй байх болно. Одоогоор 21 байгууллага хамтран ажиллагаа илэрхийлсэн байна. За ингээд дараагийн мэдээллийг манай хуулчтай холбооны Дархан уул аймаг дахь салбарын тэргүүн Одон чимэг өмгөөлөгч танилцуулна. Сайн байцгаана уу? Монголын хуульчдын албаноос жил бүрийн 5-р сарын 1-ний өдрийг хуульчийн Pro Bono буюу нийтийн сайн сайхны төлөө хуульч бүр мэдлэг чадвараа үн төлбөргүй зориулах өдөрлөг болгон тэмдэглэдэг уламжлалтай. За энэ жилийн арга хэмжээ маань аймгийн нээлттэй хаалганы өдөрлөгтөд нэгдэж иргэддээ улам бүр ойртож байгаагаараа онцлог болж байна. За мөн бид ирээдүйн хойч болсон хүүхэд залуучуудад зориулан Дархан уул аймгийн нийт ерөнхий боловсролын дунд ангийн сурагчдаа хүндлэлээр нөхөрлөлийн сэдвт нөлөөллийн сургалтыг мөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. За иргэд та бүхнийг хүрэлцэн ирж мэрэгжлийн хуульчдаас гэр бүл, өв залгамжлал, газар, хөдөлмөр зэрэг одоо өөрт тулгарсан бүхий л асуудлаар хууль зүйн зөвлөгөө тусалцаа авахыг урьж байна. Баярлалаа. За нээлттэй хаалганы өдөрлөг болон одоо хуульчийн Pro Bono 2026 арга хэмжээнд нийтдээ одоо төрийн байгууллагын 20 гаруй байгууллага оролцсон. За үүнд болохоор Дархан уул аймгийн засаг даргын 5 газрын хууль эрх зүйн хэлтс, за архивын тасаг, за Дархан уул аймгийн анхан шатны шүүх, прокурорын газар, за цагдаагийн газар, улсын шүүх шинжилгээний төв, за шүүхэн шийдвэр гүйцэтгэх дугаар анги, за улсын бүртгэлийн хэлтс, нийгмийн даатгалын хэлтс болон Дархан уул аймгийн өмгөөллийн зөвлөл, нотариусчдын танхим, за хууль эрх зүйн тусалцааны төв, за хүний эрхийн комиссийн Дархан уул аймаг дахь референт, за цахим шилжилт үйлчлэгээний хэлтс, за газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, за татврын газар, за гайлын газар, байгаль орчны газар, за стандарт хэмжил зүйн газар гэсэн ийм 20 гаруй байгууллагууд оролцсноо. Тэгээд иргэд та бүхэн одоо өргөнөөр хүрэлцэн ирж одоо үйлчлүүлэхийг одоо урьж байна. Тэгэхээр бид нар нөгөө хүртээмжт байдлыг нэмэгдүүлэх гэж 3 цэгийг сонгож байгаа юм. Алсагдмал гэр хорооллын иргэд маань тэр бүрийн шин дархан руу юм уу хуучин дархан руу ирээд мэдээлэл авах нь жоох учир дутагдaltaй байдаг. За тийм учраас бид нар яг одоо үдээс хойш ажил нэлийн жигдрээд ажлын байран дээрээ санал гаргаж одоо төр чөлөө энэ төр аваад тийм ээ 14 цагаас хойш 17 цагийн хооронд 3 цагийн хугацаанд тэр өөртөө хамгийн ойрхон 3 цагийн аль нэг дээр тэр тохиромжтой өдрөө сонгоод үйлчлүүлнэ гэсэн үг. 27-ны өдөр залуучууд театрын өмнө гарсан мэдээлэл өгсөн 20 гаруй байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ 28-ны өдөр захын өмнөх талбай дээр дархан захын өмнөх талбай дээр байршиж одоо мэдээлэлээ хуучин дархны иргэд маань авах нь байна. 1-ээс 3 дугаар багийн төвийн өмнө бол яг л мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ 29-ний өдөр мэдээлэл өгч ажиллана гэсэн үг. Аль болох хүртээмжтэй байдлыг хангаж ажиллахаар бид нар 2 дахин дамжиж авто сунаагаар үйлчлүүлж, зорчиж, очиж мэдээлэл авах биш хүндээ хүрэх ийм зохион байгуулалт руу орж ажиллаж байгаа гэсэн үг. Зарим төрлийн арга хэмжээний хувьд бол нөгөө шийдвэрийг гаргах процессыг түргэгдэх боломжтой байх гэж бодож байна. За мөн одоо жишээ татах юм бол одоо нөгөө жолооны өмнөлөхний эрх сэргээх те баримт бичгийг бүрдүүлээд тухайн үед нь шууд аавна. За шүүхээс нөгөө эвлэрүүлэн зуучлагч туслахтайгаа байдаг учраас газар дээрээ ингээд хоёр хүний маргаантай асуудлыг хэрвээ хоёлоо байгаа тохиолдолд те эвийн журмаар шийдвэрлээд ингээд анхан шатны эвлэрлийн гэрээг өгч юм уу те ийм байдлаар түргэгдэх боломжтой зарим төрлийн арга хэмжээнүүд бол хийгддэг. Мэдээллийн хөтөлбөр Daiso дархан салбараас бэлтгэсэн бизнес мэдээллээр үргэлжилнэ.
Сайн байцгаана үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Daiso дархан салбар дэлгүүр өнөөдөр буюу 2026 оны 4 сарын 23-ны өдөр шинэ байршилтаагаар нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Ингээд Daiso дархан дэлгүүрийн дархан салбарын нээлтийн шинэ салбарын мэдээллийг та бүхэндээ үзүүлэх гэж байна. Daiso Japan дэлгүүрийн дархан салбар өмнө нь Grand Yak зочид буудлын нэг давхарт байрлалд байсныг үзэгч та бүхэн мэдэж байгаа. За харин тэгвэл өнөөдрөөс эхэлж байгаа шинэ салбар нь шинэ дархан дахь олон улс худалдааны төвийн баруун талын жигүүрийн нэг давхартын хөө шинээр нээлттэй хийж байгаа юм байна. Нээлттэй урамшуулалттай холбоотойгоор 4 сарын 26-ныг дуустах хугацаанд бүх бараанда 15% хямдрал урамшууллыг та бүхэндээ олгож байна. Мөн дээрээс нь өнөөдөр буюу нээлтийн өдөр үйлчилгээ авсан нийт хэрэглэгчидтэй гарын бэлгийг гартуулж байгаа юм байна. Шинэ дархан олон улс худалдааны төвийн нэг давхарт шинэ салбартаагаар нээлттэй хийж байгаа Daiso Japan дэлгүүрт бол Япон улсаас оруулж ирдэг нийтдээ 25 категорийн 6000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн худалдаалагддаг байгаа. За та бүхэндээ нэр төрлөөс нь танилцуулахад Япон хүнс, гэр ахуй, бичих хэрэг, жижиг аксессуарууд, электрон бараа, хүүхдийн тоглоом, багаж хэрэгсэл, аялын бүтээгдэхүүнүүд, бэлэг дурсгалууд, галтгооны хэрэгслүүд, мөн цэвэрлэгээний бодис бүтээгдэхүүнүүд, гоо сайхан гэх мэт 6000 гаруй нэр төрлийн Япон улсын чанартай бараа бүтээгдэхүүнийг та дархан хотоос худалдаа авах боломжтой байдаг. Мөн үнийн бодлоготой байдаг бөгөөд 5999-өөс 39999 төгрөгийн хооронд үнэ нь хэлбэлцэж байгаа. Нийт бараа бүтээгдэхүүний 70 орчим хувь нь 5999 төгрөгөөр худалдаалагддаг байна. Ийхүү та Япон улсын чанартай өндөр зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг маш боломжийн үнээр худалдан авах боломжтой бөгөөд Daiso Japan дэлгүүрийн гол зорилго нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг баялаг болгох үндсэн зорилготой юм а. Олон улс худалдааны төвийн баруун талын жигүүрийн нэг давхартай шинэ салбартаагаар нээлттэй хийж байгаа Daiso Japan дэлгүүр нь бол өдөр бүр ажиллах бөгөөд ажиллах цагийн хуваар нь өглөөний 10 цагаас оройн 19:30 хүртэл өдөр бүр нээлттэй ажиллах юм байна. Дараагийн мэдээ, Moon парфюм дэлгүүр засвар шинжилгээтэй холбоотойгоор 100% оригинал брэндүүдийн бүх бараа бүтээгдэхүүнүүдтэй 30-70% супер хямдрал зарлалаа. Сайн байцгаана уу DBS-ийг үзэгч та бүхэндээ маш гоё хэрэгцээтэй мэдээлэл үзүүлэх гэж байна. За энэ юу вэ гэвэл Аман молын 2 дахь 214 тоотын 100% оригинал бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг Moon парфюм дэлгүүр засвар шинжилгээтэй холбоотой ердөө 7 хоногийн хугацаанд бүх бараа бүтээгдэхүүнүүдтэй 30-70% супер хямдралыг зарлаж байгаа юм байна. За энэхүү хямдрал маань үнэртэн гоо сайхан 30%, цүнх карт хөлдрүүд нь 30%, за бэлэн хувцас гутал пүүз нь 30-70%, Swarovski 30%, за нүдний шилнүүд 30% тус хямдарж байгаа. За ер нь бол хааж байхгүй оригинал 100% бараа бүтээгдэхүүнүүдийг ийм боломжийн хямдралтай үнээр худалдаа авах боломж тэр бүр олдоод байдгүй учраас үзэгч та бүхнийг Аман молын 2 дахь 214 тоо дэлгүүр дээр заавал одоо хүрэлцэн ирж өөрийнхөө худалдан авъя гэж зорж исэн бараа бүтээгдэхүүнээ яг энэ цаг мөчид худалдаа авах та бүхэндээ онцгойлон дуулгаж байгаадаа таатай байна. За жишээлбэл үнэртэн гоо сайхан гэхээр Америкийн нэгдсэн улс, Герман, Японоос орж ирдэг ер нь бараа бүтээгдэхүүнүүд байдаг ш та. За үнэртэнгүүд жишээлбэл бас Германаас оруулж ирдэг 100% оригинал бүтээгдэхүүнүүд байдаг. Та бүхэн өөрсдөө чанарын ч гэсэн шалгаад үзэх боломжтой байдаг шүү. За мэддэг хүмүүс нь одоо мэдээд өөрсдөө худалдаа авалтаа хийдэг. За жишээлбэл энэ үнэртэнгүүдээс жишээ олгож хэлэх юм бол Miss Dior-ын үнэртэй ус болон биеийн тостой энэхүү одоо сет нь 499 мянгаас 359 мянган төгрөг болж супер хямдрал жишээлбэл орж байгаа. За үнэртэнгүүдээс дурдаад явчихвал Miss Dior, за Chanel брендийн одоо үнэртэнгүүд нь 20% хямдарж байгаа. Харин бусад бүх үнэртэнгүүд нь 30% хямдарж байгаа. Жишээлбэл Bulgari, Yves Saint Laurent, Gucci, Prada, за Gentleman, Jo Malone, Prada гэх маш олон төрлийн үнэртэнгүүд байгаа шүү. Эдгээр үнэртэнгүүд яг энэ хямдралд ороод 30% хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа. За мөн парфюм дэлгүүрт маань маш гоё хүнд бэлгэн төхөд тохиромжтой сетүүд байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас их өргөн сонголттой байдаг. За тэгвэл эдгээр бүх гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань бас 30% хямдралд орж байгаа гэсэн үг шүү. За энд бол харагдаж байгаа нүдний шилнүүд байна. За энэ нүдний шилнүүд мөн бас 30% хямдралд орсон байгаа. За үргэлжлүүлээд явах юм бол цүнх карт холдрууд энд харагдаж байна. За цүнх карт холдруудын тухайд ч гэсэн 30% хямдарж байгаа. За дэлгүүр маань яагаад ингэ супер хямдарч зарлж байгаа юм болоо гэж яг одоо шинээр үзэж байгаа хүмүүс гайхаж байгаа бол та бүхэндээ учрыг нь хэлэх юм бол дэлгүүр маань засвар шинжилэлттэй холбоотойгоор за ийхүү супер хямдралыг зарлж байгаа. За сонгогдсон бараа гэж байхгүй. За энд харагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүн 30-70% хямдралд орж байгаа гэсэн үг шүү. За доор харагдаж байгаа жишээлбэл гутлууд байна. За ийшээгээ мөн бас харагдаж байгаа бэлэн хувцснууд, цүнхнүүд байна тийм ээ. За эдгээр бэлэн хувцас, гутал пүүз, цүнхнүүд маань 30-аас
70% хямдрал руу орж байгаа гэсэн үг. За харин цүнх нь бол мэдээж би түрүү хэлсэнтэй цүнх нь тусдаа 30% шүү. Бусад одоо төрлийн бэлэн хувцснууд энэ харагдаж байгаа гутал бүүзнүүд маань 30-аас 70% хямдралтай байгаа гэсэн үг. За Moon Parfum дэлгүүрт бол эмэгтэй, эрэгтэй өнөртөнгүүдээс гадна ийм гой бэлэн хувцснууд ч гэсэн бэлэн худалдаалагдгийг та бүхэн надаар хэлүүлт мэдж байгаа. За тэгээ Moon Parfum дэлгүүрөөсөө авъя гэж бодож исэн, тоож хэлж исэн, зорж исэн одоо өнөртөнгүүдээ бэлэн хувцснуудаа яг л энэ хямдралтай үед нь ирж худалдаж авах, зорж ирэх боломж олвол та бүхэнд олдж байгаа шүү гэдгийг та бүхэндээ дахин хэлхийг хүсэж байна. За энэ шилэн лангуунд одоо та бүхний харж байгаа чинь Swarovski цагнууд маань харагдаж байна те. За эдгээр маань бүгдээрээ 30% хямдралтай үн рүү орж байгаа гэсэн үг шүү. 30% хямдралтай үнээр орж байна. Аман молын 2 давхрын 214 тооцыг та бүхний мэддэг энэ голын хэсэгт байрладаг шилэн дэлгүүр байдаг те. Moon Parfum дэлгүүрийг бол дархны охид бүсгүүчүүд, за тэр дундаа энэ төвийн бүсэн охид бүсгүүчүүд, эмэгтэйчүүд маш сайн мэддэг. Яагаад гэхээр эднийх Америк нэгдсэн улс, Герман, Японоос 100% оригинал дэлхийд алдартай брэндүүдийг оригиналаар нэг албан ёсны хэрэгтээ оруулж ирдэг байгаа. За жишээлбэл энэ харагдаж байгаа гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд маань мөн 30% хямдралд орсон байна. За энэ хоёр дахь харагдаж байгаа энэ мөн бас гоо сайхны одоо маш гой бүтээгдэхүүнүүд мөн бас 30% хямдралд орсон байгаа шүү. Тэгэхээр бол цацуу шинжилгээтэй холбоотой хийгдэж байгаа энэ 30%-ийн 70% хямдралаас бүү хоцроорой гэж та бүхнийг уурах байна. За мэдээж Аман мол маань шинэ дархан дархан их дэлгүүрийн эсрэг талд байрладаг. За тэгээд цахилгаан шатаараа гараад яг чигээр явах юм бол шилэн дэлгүүр Moon Parfum дэлгүүр байрладаг байгаа шүү. Ингээд та бүхнийг засвар шинжилгээтэй холбоотой хийгдэж байгаа 30-70% бүх бараандаа одоо оруулж байгаа супер хямдралтай худалдаанаас бүх хоцроороо энэхүү хямдрал маань өртөө 7 хоногийн хугацаанд үргэлжлээд дуусах учраас та бүхэн эрт ирж ийж илүү сонголттой бараа бүтээгдэхүүнийг худалдаа авах боломжтой байдаг учраас та бүхэндээ энэхүү маш гоё мэдээлэл хүргэсэндээ таатай байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ Mobicom дархан дижитал салбар нээлттэй хэлээ. Mobicom-ийн дархан хотод байрлах TED салбар шинжлэгдэж дижитал боллоо. Шинэ өнгө төрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн салбарын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Mobicom корпорац одоо 30 жилийнхаа ойг тохиолдуулаад мөн одоо Mobicom-ийн дархан салбарын 30 жилийн ойг тохиолдуулаад дархан салбарынхаа одоо өнгө төрхийг шинжилж одоо шинэ зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Өнөөдөр одоо нээлтийн арга хэмжээ маань болж байна. За тэгээд энэ шинжилсэн тогтолцоороо бид нар одоо дархан хотын биелэгдэл өөрмөц онцлогийг тусгасан ийм тогтолцоотой. За мөн одоо хэрэглэгчтэй илүү ойртож үйлчлэгээ үзүүлэх шинэ дэвшилтэт технологи үйлчлэгээнүүдийг одоо боддоор биетээр яг мэдэрч үзэх боломжийг хангах зорилготой ийм шинжил хийгдсэн байгаа. За тэгээд ер нь бол 1996 оны 3 сарын 18-нд Mobicom корпорац маань үйл ажиллагаа эхлүүлсэн. За тэгээд мөн оны 11 сард дархан салбараа нээсэн. Энэ бол орон нутагт анхны салбар. Тэгэхээр энэ утгаараа бол одоо дархан салбар дархан хотын иргэд дарханчууд маань бол бидний хувьд онцгой байр суурийг эзэлж явдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд одоо шинэ үйлчлэгээ бүтээгдэхүүнийг гаргахад одоо төрүүлж оруулахад анхаарч ажиллаж ирсэн байгаа. За тэгээд Mobicom маань бол дархан хотод 2021 оноос эхлээд дуудлагын төв одоо контакт центрийн үйл ажиллагаа мөн одоо явуулж эхэлсэн. Ингэснээр одоо 60 ажлын байр бий болгож орон нутагт бас одоо бодтой хувь нэмэр оруулж явж байгаа. Мөн одоо Монголын газар зүйн нөөц дата төвөө бол дархан хотод байршуулсан байдаг. За тэгээд одоо 30 жилийн тэртээ нэг 2 ажилтнтай салбараа эхэлжсэн бол өнөөдөр одоо 80-аад ажилтнтай үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн одоо шинэ өөрөн холбооны үйлчлэгээс гадна одоо сүүлийн жилүүдэд бол хүмүүсийн өдөр тутмын амьдрал ахуйд хэрэг болохоор амар хялбар болох технологийн дэвшил шингэсэн үйлчлэгээнүүдийг бас танилцуулж явж байгаа. За тухайлбал Mobi Home өрхийн үйлчлэгээ, Sonsi Music Streaming үйлчлэгээ, Woo телевиз видео стриминг үйлчлэгээ, Mobi Life амьдралын даатгалын үйлчлэгээ, Sonsi гэх мэт одоо олон үйлчлэгээнүүдийг бол гаргасан байгаа. Тэгэхээр хэрэглэгчид маань энэ шинжилсэн салбарт хүрэлцэн ирээд эдгээр үйлчлэгээ яг боддоор нь мэдрээд туршаад одоо үйлчлэгээний ажилтнуудтай хамт одоо үйлчлэгээнүүдийн талаар мэдлэг авах боломжтой болсон байгаа. За мөн одоо шинжилсэн тухайн 7 хоногийн тухайн сарын онцлог бүтээгдэхүүн урамшуулалттай бүтээгдэхүүнийг танилцуулдаг юм болонтой болсон байгаа. Тэгэхээр хэрэглэгчид маань одоо салбарт ирэх болгонд юм шинэ онцлог бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг танилцуулдаг юм болонтой болсоноор онцлог болсон байгаа. За тэгээд та бүхнийг одоо шинжилсэн салбарт хүрэлцэн ирж үйлчлэгээ технологийн дэвшлүүдийг боддоор мэдэрч үзээрэй гэж урьж байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр урлагийн тоглолт болж мөн гар утас ухаалаг цаг Mobihome өрхийн үйлчилгээний төхөөрөмжийн 3 хацтан шалгаруулсан юм а. Нээлтийн хүрээнд шог зураг зуруулах, зураг авах үйлчилгээ, хиймэл оюун ухаантай шатар тоглох, хөтөч робот үйлчилгээ үзүүлсэн юм а. Та бүхэн дижитал салбарыг зорьсноор Mobihome үзүүлдэг бүх үйлчилгээг туршиж, гар утас дагалдах хэрэгслийг барьж ашиглаж үзэн авах боломжтой. Mobihome дархан салбар маань шинэ өнгө төрхтэйгээр дижитал бүх хэрэглэгчдэд үйлчлэгээ авахд илүү нээлттэй, илүү ойртож энэ сурвалжлыгээ хийлээ. Тэгээ өнөөдөр нээлттэй хийлээ. Манай Mobihome корпорацийн удирдлагын багууд бүгд ирлээ. За тэгээд онцлох юм бол Mobihome дархан салбар маань бас энэ жил 30 жилийн агаа бас давхар тэмдэглэж байна. Дээрээс нь Mobihome үйлчлэгээ маань дархны бүх орон сууцнд сүлжээгээ оруулан энэ сар болон 5 дугаар сард бүх үйлчилгээндээ 50% хөнгөлөлтөө үйлчлэгийг одоо үзүүлж байна гэсэн үг. Тэгэхээр тийм учраас дарханчуудаа бүхнийг Mobihome үйлчлэгээндээ сонирхож одоо тест үзэх боломжтой. Бид энэ артталт одоо харагдаж байгаа энэ болон дээрээ тестлээд үзэх боломжтой гэсэн үг. Та бүхнийг манай салбараар хүрэлцээрч одоо бүтээгдэхүүн үйлчлэгээтэй өөрийн биеэр танилцж сонирхохыг бас урьж байна. 25 жил яг хэрэгжилж байна. Тэгээд өнөөдрийн Mobihome 30 жилийн салбарын нээлтийн үйл ажиллагаанд оролцоод энэ цуглаанд нь оролцоод алтан болсондоо маш их баярлж байна. Тэгээд одоо Mobihome дархан салбарын бүх ажилчдаа ажилд нь улам өндөр амжилт хүсье. Тэгээд дарханчуудаа маш сайн үйлчлэгээ үзүүлж улам илүү амжилттай байхыг хүсье. Та бүхэн дижитал салбарыг зорьсноор Experience Zone буюу бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх боломжтой юм а. Дэлгэрэнгүй танилцуулбал хэрэглэгчдэд үйлчлэгээ үзүүлэх үйлчилгээний хэсэг, гар утас дагалдах хэрэгслийн хэсэг, Mobihome өрхийн үйлчилгээ, MyMobi дугаарын үйлчилгээ, MobiLife даатгалын үйлчилгээ, сонсоё дуу хөгжмийн үйлчилгээг туршиж үзэн 5 тухтай орчинд үйлчилгээ авангаа уцаа зэнэглэх боломжтой. Цагийн хуваар ажлын өдөр 9-өөс 17 цаг, амралтын өдөр 10-аас 15 цагийн хооронд ажиллана. Хаяг шин дархан 16 давхрын урд аюулгүй тойргийн зүүн талд Mobihome Teddy дижитал салбар барьлаж байна. Одоо та бүхэндээ үргэлжлүүлэн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргье. DBS-ийн мэдээний албанаас бэлхэн хүргэдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үзэгчдэнд хүрэлээ. Маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай.